монголчуудын Инжил радио 88.3 дэлгэн дээр сувгаад харуулсан сонсож байгаа эрхэм танд өглөөний мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 8 цаг 14 минут радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч эцэсийг найруулагч Борхогийн Чинбатнаар та бүхэн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийн Pay-on-оос гэсэн үрэйтаагаар Pay-on цэхэм зээлийн аппликейшн хамтран ажиллана. Мөн 100% хүртэл шинжлэгдсэн ус Pantene хамтран ажиллана. Зээ мэдлэг гэж минийгийн тал өрөө те та мэдхүүн нэвтрүүлэгт оролцох удасны дугаар 77 77 38 83 77 77 88 30 за та дуу шуганд орчинд байгаа бол дуу шуган газар ороод манай эфир рүү холбогдорой. Орж ирэнгүүт шууд нэрээ хэлээд асуултандаа хариулаарай. За тийм өнөөдөр хоёулаа бэлэгтэй юм байна. За Таката манай нэвтрүүлгийн хамгийн ихний 3 асуултанд хариулж ялагч болсон бэлэг өгөхөөр шийдсэн байна. За Таката Japan Auto Parts-ийн оруулж ирдэг микро агаар шүүрийг бэлэглэж байна. За, эхний сонсогчийг авъя. Эхний 3 асуултанд хариулсан. 8689. Сөхөө. Өглөөний мэндэ. За, таны хувьд эхний асуултыг асуунаа. Байгалийн гаралтай хамгийн ховор өнгө юу вэ? Цаг явсан. Байгалийн гаралтай ховор гэх нь. Хамгийн ховор байдаг. Цэнхэр. Цэнхэр. Баяр үргээ. За. Дараагийн асуулт. Harry Potter кинонд шиднүүдийн сургууль ямар нэртэй вэ? Цаг явсан. Ямар сургууль аа? Harry Potter. Сургууль ямар нэртэй сургууль? Харин ямар нэртэй сургууль сурдаг вэ? За. За, эхнээс асууж. Гараа өргөлөө. Батсан баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Harry Potter дээр гардаг сургуулийн нэрийг асууж байгаа. За энэ чинь дотроос нэг ангиуд байгаа гэдэг тий. Тий. 8888. Бэнэ. Өглөөний мэнд. За, хинтээ холбогдсон. Цоож байна. Цоож. Эхний асуултаа. Harry Potter кинонд шиднүүдийн сургууль ямар нэртэй байдаг вэ? Юуны сургууль аа? Шиднүүдийн одоо Harry Potter дээр гардаг хүмүүс ямар нэртэй сургууль сурдаг вэ? За, өдрийн сайхан өнгөрүүлээрэй. Халуусан баярлалаа. Harry Potter сонирхдаггүй насных юм бах та. 97. Өглөөний минь бүрнэ байна. Бүрнэ. За, та 3 дахь хүн болж байгаа хариултаа шууд авч болно. Harry Potter хариултаа авч. Hogwarts сурдаг шүү дээ. Hogwarts гэж сургууль байна тийм ээ. Harry Potter дээр. За эхний асуулт. Хүүхэд хідэн сүүн шүдтэй байдаг вэ? Цаг явсан. Сүүн шүд юу? За ямар ч лээс ингээл нэг ганц байгаа л хэлдэг. 16 биш юм байна. Холбогсон баярлаа. За. Дараагийн сонсогч авъя. Тасарчлаа. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдсон шүү. Төрүүлж ялагч болсон хүнд Такатагийн микро япон шүүрийг бэлэглэнэ. За, 95 25. Өглөөний минь Дэрка. Хүүхэд хідэн сүүн шүдтэй байдаг вэ? Цаг явж байна. Юу идэж сонсч юм бэ? Сонссон бахоо. Цаг туссан 3 26 26 биш. Боловсон баярлаа. За энэ асуултнаар 3 дахь нь авах юм тий. Аав сайн мэдгүй шиг байна. Ээжүүд л айгүй сайн мэдээд шүү дээ. 80 Өглөөний дуруу анхаавна. Өглөөний дахь 3 дахь хүн болж байгаа хариултаа авч олно. Хүүхэд хідэн сүүн шүдтэй вэ? Цаг явсан. За ямар ч 4 үүдэн шүд байдаг тий. 4 үүдэн шүд байдаг. 2 нөө соёо байдаг. За араач нь бас юу байдаг юм бэ? 4 байдаг юм. 4 2 ингээд 8 10 дээр доргод 20 юм шүү. Баяр үргээ. Айгуу сайн анзаарахтай байсан шүү дээ. Ингээд локер бодож авах үнэхээр амттай байдаг шүү дээ. Аавд ер нь эхний нэг сүүн 2 3 шүд авраглаа тэгэл тэрнээс хойш тохоо ичдэв шүү. Бараг ихэд дөрвийг хараад тэгэл бидэхгүй цааш. За дараагийн асуулт ийм асуулт. Банан модон дээр ургадаг уу, өвсөн дээр ургадаг уу? Цаг явсан. Наач ямар сонир асуулт. Бидрөө мэдхэр бол модон дээр ургадаг гэдэг асуултаа яг асууж байгаа юм бол. Юу гэсэн үг харин модон дээр ургадаг уу? Би нот болоо явчих чинь ингээд манайхаа өнөрлцөө.
ойлгомжтой юм ингэж асууж байгаа бол өвсөн дээр ордог бах уу? Яа. бид Логик олсон. тий айгүй том өвс болохоор тэрийг мод гэж хараад идэм байх. Гэтэ яг англи зүй талаасаа энэ бол мод биш өвс юм биш үү? Өвсөн дээр ургадаг. Үнэлсэн байна. Мэдчих. Ялтын асуулт. За ялтын асуулт нь урлагийн асуулт харсан. Энэ дууг сонсоод ямар киноны дуу вэ гэдгийг таах нь вэ шүү. За. За. Сонсон хэдүүлээ. Надад байхгүй бүхэн чамд байгааг намайг хайрлаач гэ би чимэн шимэгүй. За энэ ямар нэртэй киноны дуу вэ? Киноны нэрийг хэлэх юм байна. За явсан. Энэ юу 2-2-ын тавгчлан дууссан. 2-2-ын ийм урлагийн асуулт бол гаргахгүй байгаа маа. Дуу мөгөөс гаргахгүй байгаа. За өнөөдөр анхны ялагч Анхаа. бэлэгтэйсэн анхны ялагч анхаа тодорч байна. Анхаа хамгийн сүүлд юу н хизээ ялсан юм бэ гэхгүй юу? Yeah. Ялаг удаж ин тээ. Шинэ жилийн хөтгөр. Тэрнээс хойш баг нэг ялаг үед бэлэг аваагүйсэн те. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За ялагчаар болсон бэлгийн яаж Баярлалаа. болоо. Өдрөө ажилласан. Манай пэйж рүү чат чирээ за. Аха. За. За баярлалаа. За хэдүүл ямар ч байсан эхний ялагчаа тодруулаад авлаа. 8 цаг 20 минут асуучаас хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. За хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneос гэсэн урайтаагаар Payoone цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За Payoone аппликейшн цахим зээлээс гадна 6 хүртэл хувийн төлөх боломжтой. Одоо аваад хувийн төлөх үйлчилгээтэй. Лизингийн зээл, автомашины зээл, барьцаат зээл гэд ер нь хэрэгцээ бүрт хэрэглээ бүр тохирсон бүтээтгүүнтэй. За дээрэс нь цалин, бизнес, мал зэрэг олон төрлийн аргаар орлогоо нотолдог юм давуу талтай. За тэгэхээр энэ өнөө хэрэглээ бүр тохирсон зээл гэдэг нь ямар учиртай юм гэхээр за бид нар цахим зээлийг авч олно энэ аппликейшнээс. Инээс гадна 6 хүртэл хувийн төлөх боломжтой. Одоо аваад хувийн төлөх гэдэг үйлчилгээ байгаа. Өөрөөр хэлэх юм бол би гэрээ ингээд нөө шинэ байранд ороод бүтнээр нь тогтжуулах гэсэн чинь амар их тавилганы зардал гараад ах юм бол тавилга нэг дор авлаа. Нэгдэн дөнгөнд 6 аваач төллөө те. За энэс гадна лизингийн зээл байгаа, автомашины зээл байгаа, барьцаа зээл гэсэн яг ийм хүний хэрэгцээнд ямар зээл хэрэгтэй вэ? Тэр олгоныг нь олгож байгаа ийм аппликейшн байгаа. За тэгэхээр бас нэг гой давуу тал нь юу байсан гэхээр орлогоо олон төрлийн аргаар нотолж болт юм билээ. Одоо жишээлбэл та цалингийн орлоготой байж болно, бизнес хийдэг байж болно, мал малдаг байж болно шүү дээ, тийм ээ. Тэгвэл энэ олон төрлийн аргаар өөрийнхөө орлогыг нотлоод зээлээ авах боломжтой. За мөн харилцагч нартаа зориулаад Finon гэж шинэ одоо бүтээтгүүн нэвтрүүлсэн байна. За Finon гэдэг нь Payoone аппликейшнээрээ 75 сая төгрөг хүртэлх орон сууц барьцаалсан зээлээ авах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл 75 сая төгрөгийн зээлийг гар утснаас 5 минутанд багтаад авах боломжтой гэсэн үг. За ийм гоё үйлчилгээнүүдийг гаргасан байгаа. Бид нар мэдээж гар утсан дээрээ Payoone гэдэг энэ аппликейшнийг татаад дэлгэрэнгүй мэдээллийг авчна. Харин яаж татхаа мэдгүй ч юм уу эсвэл тодруулах зүйл байх юм бол Facebook-ээс Payoone-ыг TBF гэх хайх юм бол аль бие усны хуудас нь гараад ирнэ. За веб хуудас нь бол tawanbogdfinance.com гэсэн веб хуудас байгаа. Манай нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoone-оос Payoone цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн сэсгч авнаа. 9992 өглөөний мэнд. Өглөөний минь дүргийн цагаан амсны ихмээ байна уу? Өглөөний мэнд. Ирхмээ. Эхний асуулт. Стандарт цагсан бөмбөгийн шийд хэдэн метрийн өндөрт байдаг вэ? Цаг явсан. Стандарт цагсны шийд одоо юу болцсон гэсэн үг тий? Тий. Наачин аваргууч өтрийг жоохон үцэрт нүсрээ тохиод биш. Тэгэхээр 3 м гарна л байна. 3 м гарна гэхээр яг наривчлалтай биш юм уу те? Наривчлалтай хэлэхгүй юу? Наривчтай хэлэх юм байна те. Наривчлалтай юм уу? Хэлвэл гоё л байна. 3 м тоон гарантай байгаа. 3 м 4 байна уу хавлаа. Яа. За 3 м 105 байдаг гинэ. 3 м 105 гэж. 305 см гэсэн үг те. Тий, ингэж хэлсэн бол авч байгаа юм. 2 м гарууд чинь жоохон фэрлэх байна. За. За тэгвэл дараагийн асуулт ийм асуулт байна. Хамгийн их хуурамч үнэт идэл ямар өнгөтэй хийгддэг вэ? Хамгийн хуурамч үнэтэй лөө. Одоо мэдээж нөө алтаа дагаад шаардах л. Шаарлан. Алтан шаар өнгөө хамгийн их хурамчаар үйлдвэрлэгддэг өнгө юм байна. Баяр үргье. За одоо ялтын асуулт. Аватар киноны үйл явдал ямар гариг дээр өрнөдөг вэ? Андороо гариг дээр. Андороо гариг дээр өрнөдгөө. Үу, баяр үргье. Хоёр дахь ялагчаар ирхмээ тодорч байна. Баяр үргье. Баярлаа. За нэг бичээд авчнаа.
Эрхмээгийн нэрийг бичээд авна. За дараагийн сонсогч аавна. 94.1. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Тимур. Өглөөний мэнд. За өглөөний мэнд. Эхний асуулт дажгүй амархан асуулт шүү. Хүн өдөрт дунджаар хідэн алхам хийвэл зохилтой гэж үздэг вэ? Одоо би яг алах гад цэцэрлэг дүрэлэнгийн ашаамжид орчихсон зогсож байна. Яа, ундаг шүү. Би цэцэрлэг дүрэлэнгийн хамгийн гадна дөргөөр нь алхаад машин дээр ирэхэд нэг 6000 гарантай байдаг шүү дээ. Өдөрт бол 8000 алхахад болдог гэж үздэг юм. Би бол тэрийг нарайг үздэг юм аа. Яа, баяр үргээ за Маш нэрвэлцэн хийж үзүүлж байна. 8000-аас 100000 алхахыг өдөрт ер нь хамгийн тохиромжтой алхам гэж үздэг юм биш үү? За дараагийн асуулт. Төрөлгийн гадна дөрөгч нь алхахад яг 6000 гартай л гэдэг. Тийм байна. Тийм билээ. За дараагийн асуулт. Эсэглэн будаа гэдэг үгнээс гаралтай Япон хоол юу вэ? Йоо, ямар тийм юм бэ? За явсан. Будаа гэдэг суши юм болов уу? Арай биш Суши. Би уг нь л Япон гэж асуух хэсгүй байсан мөхгүй. Эсгэлэн будаа гэх хүнээс гаралтай хоол юу вэ гэсэн асуулт байсан. Өөрөө Япон гэж хэлчлээ. За, ялтын асуулт. Ялтын асуулт юм байна. Ямар нэртэй дуу вэ гэд хэдүүлээ дууг таанаа. За үлэмжийн жанрал биш байгаа шиг. Та чи үлэмжийн жанр гэж хэлээд л ундаг шүү дээ. Сонсъё. Цэцэгжэстэй ганцхан дэлгэрдэг хороо зүрхийг минь нөлөөсөө ясан эрт буцавда. За энэ дуу ямар нэртэй дуу? Одоос хурдын хэлэг дуу байна гэж хэлээл уны да. Энэ үлэмжийн жанр. Хурдын үлэмжийн жанр уу? үлэмжийн жанр. Холбоосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Хурдын үлэмжийн чанарахтай явах тий. За дараагийн сонсогч 86.1. Өглөөний минь баяна байна, сайхан амарсан уу? Өглөөний минь. За хэдүүлээ нэг дууг сонсож байгаа. Сонсох уу? Чоны зүрх цэцэг. Зүрх цэцэг чоны хойсон. Оо вау. Сая эхлэхдээ л зүрх цэцэг гэд ихэлсэн шүү дээ тий. За дараагийн асуулт спорттой холбоотой асуулт байна. Хоккейн талбай дээр нийт хэдэн тоглогч нэг багт байдаг вэ? 10. Нэг багт уу? Нэг багт 5. Биш юм байна. Нэг багт юм байдгүй байна. Холбосон баярлаа. Биш гинэ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, баярлалаа. Дараагийн сонсогч 90.12. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Өглөөний мэнд ээ. Бэлгүн байна. Өглөөний мэнд ээ. За бэлгүнэ. Хоккейн талбай дээр хэдэн тоглогч нэг багт тоглодог вэ? Халах оруулах юм. Яасан гинэ? Халах оруулна гэсэн шүү. Ястай гоё. 6 юм биш. 6 баяр үргээ хаалгачийг тооцд юм бэлээ. Тэр хаалгач хэлээгүй 5 гэсэн баг тий. Би тэгсэн чи араас нь яг хаалгач гэж хэлэх гэж хэлсэн ш сая. За дараагийн асуулт. Амархан асуулт ээ нөө. Цас ямар өнгөтэй вэ? Цас ямар өнгөтэй вэ? Цаас. Цагаан байх. Цас цагаан өнгөтэй биш юм байна. Холбосон баярлаа. Яа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Нэг гүнзгийсээс нэг юу гүйхэн асуугаад тэгэл унгаач чандаа гэл. 8875. Бано өглөөний мэнд. Өглөөний минь хинтэй холбогдсон? Төбөө байна. За төбөө. Эхний асуулт. Цас ямар өнгөтэй вэ? Юу гэнэ? Цас. Бороо цасны цас. Бороо цас уу? Цас нь ямар өнгөтэй вэ? Үчигээс асуух. Сая цагаан гэдээ унсан юм аа би. Тэгсэн юм уу? Тэгсэн унсан. Цагаан. Хитаач дөрөв. 2. 1. Тонхгүй лаваач. Өнгөгүй буюу тонглог байд юм бэ нөө. Зүгээр гэрлийн нөлөөгөөр л цагаан харагдаад идэв. Хоос биш. Өнгөгүй тонглог. За баяр үргээ. Дараагийнх нь кинотой холбоотой асуулт байна. Matrix киноны гол дүр Неод улаан болон бүх хөнгөний нэг зүйлийг сонгох ёстой гэд өгдөг л дөө. Энэ юу вэ? Юу өгдөг вэ гэсэн байна. Юу өгдөг вэ? Тий. Морфис. Улаан юм хөх зүйл сонгох ёстой гэдэг юм байна. За энэ сонгох ёстой юм нь юу гэдэг вэ? Тэр нь юу гэсэн үг тийм ээ за. Matrix кино за. 2. Орж ирэхгүй байна. Уул мэдчихээ юм аа. За холбосон баярлалаа. Сайхан өрөөлөөрэй. Баярлалаа. За дараагийн сонсогч аавна. 99.5.
Өглөөний минь дайсан байна. Өглөөний мэндэ. Өглөөний минь оюусцэн. За. Эхний асуултыг асуунаа. Гэр бүлийн бүх гишүүд нь супер бааtruуд гэдэг хүүхэлтэй ямар нэртэй вэ? Цаг явсан. Нэг улаан өнгийн хасалтай гэр бүл. Гэр бүл. Супер гэр бүл. Баяр хүргье. За дараагийн асуулт нь ингэсэн. Бачим гэж ямар утгыг илэрхийлж байна вэ? Цаг явсан. Яаралтай. Яаралтай. Вау, баяр хүргэе. За, гэрийн даалгавраа хийсэн 3 дахь асуулт яг нөгөө хариулаагүй асуулт орж ирсэн. Монгол улсын төв зэг аль аймагт байдаг вэ? Цаг явсан. Өвөр хангай. Өвөр хангай. Гэрийн даалгавраа хийсэн байна. Баяр хүргэе. Замаа хөвгчөд гэрийн даалгавраас. Баяр хүргэе. Аха. За, дараагийн ялагчаар бяцхан оюусцсан маань тодорч байна. Баяр хүргэе. Баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Гэрийн даалгавраа хийсэн байгааг нь харахаар ингээд нэг хүүхдээ гэрийн даалгаврыг хийлгэсэн ээж шиг санагдаад байгаа юм гэхгүй. 88.1. Өглөөний мэнд очроо байна. Өглөөний мэндэ. Өглөөний мэнд очроо. За эхний асуулт ингэсэн. Matrix киноны гол дүр Неод улаан болон хүүхэнгийн нэг зүйлийг сонгохоор өгдөг. Энэ юу юм бэ? Юу утгаанууд өгч байгаа юм юм уу? Өгж байгаа юм нь? Өгч Хоёр капсултай юм бэ. Им байдаг. Баяр үргээ им өгдөг шүү дээ. Алийг сонгодог байлаа гэх юм. Мартдгүйг сонгодог шүү дээ. Нэг нь мартуулдаг, нэг нь бүгд нь хараад эхлэе гэдэг. За одоо тэгвэл дараагийн асуулт 10 секундэд багтаж бодно. Нэг өдөрт хэдэн секунд байдаг вэ? Нэг өдөрт үү? Ямар юм бэ? За үз. Тоолж амжих нь. Тооны машин л хэрэглээ. Цаг дууссан. 3. Цээжэр 86 Йоо! Сайн байна. Гяс бодож ин доо. Ялдын асуулт. За ингэсэн. Хүнсний ногооны хаан гэж нэрлэгддэг нэг ногоо бэдин гинэ. Тэр аль нь вэ? Авокадо, брокколи, бөөцөө, редиск. За энэ дөрвөн аль нь вэ? Цаг явсан. Хүнсний ногооны хаан. Уг нь ялгаж болох боломж байна да. За, Авокадо биш юм байна. Холбогсон байлаа. Нөгөө хөлбөдөө сонсож. За. Авокадо, брокколи, бөөцөө, редиск. Цаг дууссан байна шүү. За. Редиск гэдэг чинь үлээ улаан манжин юм юу юм? Тий, дотор нь цагаан гадна тал нь улаан байдаг манжин гэж хэлэх юм уу? За. Брокколи. Луун нэр тий. Улаан. Яасан бэ? Брокколи. За яг хоо жоохон мапантай шүү за. Хөлбөдөө сонсож. Жоохон мапантай шүү зөө. Ингээ ер нь өрөнд орчихчаа. Ингээ ер нь цэцэгт өрөнд орчихчаа. Манай цэцэгс. Одоо тэгэл 100 штэ. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй очроо ялагч басна баяр хүргэе. За. За дэмжиж ажиллагч манай Таката тий. Бэлэг Таката манай бэлэг өгж байгаа. Микрофон шүүрчин их сайн шүүрээд гингсэн шүү. 90. Өглөөний минь орин бол байна. Өглөөний мэндэ. За өглөөний минь хэдүүлээ нэгэн дууг сонсоод тэгээд ямар нэртэй бүтээл вэ гэдгийг нь таах юм байна. За сонсъё. Энэ ямар нэртэй бүтээл вэ? Цаг явсан. Хэдүүлээ чи Монгол оюунуудаа таагаад явж байгаа шүү дээ тийм ээ. Одоо ер нь хэдхэн аяа үлдсэн байна уу? Шарваан л бүтээл байна да. Юу вэ? Аль нь вэ? Нэг мөнх орон гэдэг байлгүй дээ. Нэг тийм нэртэй дуу гарсан тий. Таны хөлбөр үн мөнх орон гэдэг зөв үү? Тэгж цаагаад байна. За яг бүтээлийн нэр биш юм байна. Холбогсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Тийм нэртэй дуу гарах нь бол гарсан шүү. За. Утсан тасарчлаа. Эфир усны дугаар 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу залганаа. Мартагдсан зөөл кино л гэж байна. Зөв харилтууд бол аль хэзээний ороод ирсэн байна. За дараагийн сонсогч 88 Бэнэ. Өглөөний минь ганцаа байна уу? Өглөөний мэндэ. Өглөөний минь ганцаа. За хэдүүлээ Таны гэхдээ үн мөнх орон гэдэг нөгөө нэг та зүрхэнд тэрүүгээр нь үтх юм байна. Өөр яг аяныхын нэрээр үтгэх юм байна. Хэдүүлээ бүтээлийнх нь нэрийг нь асууж байгаа шүү дээ. За холбогсон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. 9078. 3 дахь хүн авах. Бэнэ. Өглөөний минь. Өглөөний минь амар сайхан байна.
Өглөөний мэндэ. Амар сайхан. Анх удаа холбож ийн үгүй юу? Гоо би 2 болгоцсон. Холбогдсон уу? Нэг л содон хоолой байх чаа. За. Хэдүүлээ 3 дахь хүн дээр та 3 дахь хүн болж байгаа. Шарвын сэтгэлийн шиг. Сэтгэлийн их шиг гэдэг нэртэй шүү дээ. Баяр. Энэ аяа чинь сүүлд нас дуу өн мөх орно гэж гарсан. Тийм. Дууных нь нэрийг асуугаагүй хэдүүлээ бүтээлийн нэрийг асуусан шүү дээ. Уг нь бол их нэртэй зориулсан арилах нь одоо телевизүүдийн эмгэнлийн аяасан гэдэг. Тий. Үнэхээр ойлгоцсон гэж. За ингэсэн. Дараагийн асуулт бол спорттой холбоотой асуулт байна. Гольфийн стандартын талбай хэдэн нүхтэй байдаг вэ? За цаг явсан. Тоо хэлэх юм байна. Тийм. Гольфийн стандарт талбай хэдэн нүхтэй гэсэн үү? Тий. Зоглоо. Нэг л нүхтэй байдаг гэдэг үү? Халуулсан баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. За энэ асуултан дээр 85.8. Өглөөний өдрөө гамбаа байна. Хүй гамбаха та хаавар яваад байгаа юм бэ? Ах нь Марпоны хүн жолооч хийгээд бас тэгээд хөл өмбөг шүн өглөөний сакс гээд бас Ойр толбогдохгүй болохоор чи бүр санаа зовлоо штэ. Юм яриг асуугаад байсан. Тий, юм яриг таныг хайч өгөө асуугаад байсан. Тий. Нэрээ харагдахгүй болсон мэн ингээ бид ихэд сансан штэ. Гольфийн нүхчин стандарт тэгэхээр одоо цаг явуулч. Одоо буудна. 12 арай биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За энэ асуулт дээр бас 3 дахь нь авах юм байна. Энэ бол өстой сорьсон чанга асуултуудын нэг шүү миний. За. 9996. Дандаа сайхан амсчихсан уу? Сайхан амсна уу? Гольфийн стандартын талбай хэдэн нүхтэй вэ? За 3 дахь хүн мэдэхгүй байна энэ. 5 6 дахь гэж бодлоо. 3 дахь хүн шүү дээ тий. 18 байдаг юм байна. 18 нүхтэй байдаг юм байна. Комментээр манай юм аяараа бичсэн. За үнээс гадна түмээ бичсэн байна. Оги соёлоо сэтэд зөндөө олон хүмүүс бичсэн байна. Та нартаа баяр үргээ хариулсан гэсэн шүү. За таны хувьд ихний асуулт хамгийн хүйтэн өнгө ямар өнгө вэ? За энэ хүйтэн өнгө. Аха. Манай цэцэг бол ер нь нэг бол гүнзгий асуулт асууж, нэг бол гүйхэн асуулт асууж. Эхлээд гүйхэн үү гүнзгий юу гэдгийг болгочих. Үнэ. Одоо завсрын дулаан хүйтэн гэл ангилдаг шүү өнгөийг те. Тий. Тэгээд хүйтэн өнгө нь ер нь ямар өнгө орт юм бол? Миний хувьд бол одоо гүйхэн шиг байна. Саарл биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За гүйхэн талын асуулт болж таарлаа. Ааха. 70.8. Бэнэ. 70.8. Бэнэ. Өглөөний мэнд жижигхэн хаалцаа. Өглөөний мэнд. Жижигхэн хаалцаа. Дуурахгүй болохоор ч гайхлаа штэ. За. Юу яасан? Ингэсэн хамгийн ихний асуултыг асуунаа. Шилийг юунаас гаргаж авдаг вэ гэсэн асуулт байна. Модноос. Шилийг үү? Модноос биш юм байна. Холбосон Гол баярлалаа. бүхийдээ асууж байгаа. За ямар ч гэсэн мод л биш юм байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй жижигхэн хаалц. За харилтаа сонсож байгаа да. Шилийг юунаас гаргаж авдаг? За шил бол хаа сайг байдаг ш цонхонд байна. Дараагийн үгдээс асуундаа ойлаа. 9952. өглөөний заяа. Өглөөний минь заяа. Хамгийн хүйтэн өнгө юу вэ? Хамгийн хүйтэн өнгө ямар өнгө вэ? Цэнхэрлээ. Цэнхэр өнгө хамгийн хүйтэн өнгө юм байна. За би бол одоо цэцэг надаас ингэж асуусан бол од мод асууж байгаа юм бахта цэнхэр хот хамгийн халуун даа гэл зөрхөл. За. За Minions киноны миньонууд ямар хувцас өмсдөг вэ? Одоо механикч нэг тийм комбинзон. Яг зөв. Тодруулах хэрэгтэй байна да. Комбинзон. Материалын асууж байгаа тийм, материалын асууж ин комбинзон гэхэр чин Джинс гэх юм уу? Джинс материал. Комбинзон джинс тийм. Баяр үргээ цэнхэр өнгийн джинснүүд өмсдөг штэ. За одоо дараагийн асуулт. Ялтын асуулт байсан тий. За биологтой холбоотой юу хүний биетэй холбоотой асуулт байна. Нэг хуруунд хідэн үе байдаг вэ? Цаг явсан. Нэг хуруунд Аха. Долоовор хуруунд хідэн үе байгаа вэ? 3 юм уу? Таны хэлбэр тэгээ 3 юм уу?
Яах гэдэг. Яа. Үгүй 3 юм уу гэж асуугаад ахаар чинь танаас зөрүүлээд 3 юм уу л гэж асууж штэ. Асуултыг асуулт. Харахаар 3 харагдав. Тэгээд 3 муу юм биш юм уу? 3 штэ. Зүгээр 3 гэж хэлж чи хооронд 3 юм уу? Гэт ингэ зовоогоод байгаа байхгүй. Ямар төвшөртэй байх юм болоо гэж харагдаад өөр 3 л байгаа. Яг анхаа шиг бодоод эхэлж байгаа байхгүй. Энэ яг ямар зорилготой вэ гэл. Унгаах асуулт уу, унгаахгүй асуулт уу гэж үгээд. За яа холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За ялгчсан. Гүнзгий юу гүйх нь үг. Одоо гүйхэн асуулт асуулаа. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Хамтран ажиллагчаар 100% хүртэл шинжлэгдсэн ус Pantene хамтран ажиллаж байна. За Pantene брэнд шинжлэгдсэн. Дээрээс нь төрлөө нэмсэн байгаа. Үсний шампунь, ангижруулагч, маск, эрчим тарчлагын тос, үсний үзүүрийн тос. За энэ хүү нэвтрүүлсэн байна. За найрлаганда Provi B5 агуулсан сувдны агууламжтай гэж боддог. За энэ бол Pantene хамгийн гол одоо технологи гэх юм уу? Урдаа барьдаг одоо технологи нь те. Одоо нэг Provi тэгээ B5 сувдны агууламжтай гэж сувдны агууламж бол надад бүр үнэхээр гой санагдаад байгаа байхгүй. Үсийг айгүй сайн гой бат бих болгож өгж байгаа. За тэгэхээр Pantene бүтээгдэхүүнүүдийг ямар давуу талтай байна гэхээр ингэж байгаа. Гэмтлийг засна буюу Pantene бүтээгдэхүүнүүд нь үсний салаалсан хэсгийг засах, үсний эрүүл байдлыг сэргээхэд тусалдаг гэж байгаа. За одоо бүсгүйчүүд маань үсээ эндүүддэг, орооддаг, янз бүр болдог. Тэгэхээр ингэж нэг үзүүрийн салаанууд ингэж үзүүр нь хоёр болоод ингэж салаалаад тэгээ доогоор харцаагаад идэг байхгүй юу? За тэгвэл энэ гэмтлийг засах нэ. За мөн үсийг бэхжүүлнэ гэж байгаа. Витамин B5 нь үсийг тижээж, бэхжүүлж, хугаралтыг багасгадаг бол гялалцсан зөөлөн эрүүл болгоно. За энэс гадна чийгчүүлэгч найрлагатай учраас үсийг хураашаас айгуусаа хамгаална. Ялангуяа энэ хаврын үйлрэлд үс ингээд ингэ самнахаар хураашаал тал тийш ингэ арцаагаад идэг. Энийг айгуусаа дарж өгөх буюу чийгшүүлнэ гэсэн үг. За тэгэхээр 5 дугаар сарыг дуустал ийм арт номин Care for миний дэлгүүр зэрэг томхон сүлжээ дэлгүүрээр Тэг сегмент мөн бас 30% онцгой амьдралтай байгаа маань. Pantene бүтээгдэхүүн. Би нөгөө ангижруулагчийг хэрэглэгээ эдний ангижруулагч бүр айгүй гоё байхгүй юу? Нэгдүгээрт айгүй гоё үнэртэй, хоёрдугаарт айгүй сайн чийгшүүлээд, сайн ангижуулаад идэв. Тэгээд үсийг айгүй гоё зөөлхөн болгочдөг. Ер нь зөвхөн ангижуулах гэхээс илүү бас үс нь тижэл болчдөг байхгүй юу? Тэгэхээр 30% амьдралтай байгаа дээр нь авъя гэж бодож гин. За тэгээд нөгөө юутай үсээ будцсан хүмүүс эдэн штэ. Тэгвэл өнгө хамгаалах энэ нөгөө шампуныг хэрэглүүл бас зүгээр юм биш нэрэ. Будагдсан үсний өнгийг хадгалахад тусалдаг. Тэгээ будагтай үсэнд аюулгүй найрлагатай гэж байгаа байхгүй юу? Өөрөлдвөл одоо буруу юм шампуноор ч юм уу тэ зориулт юм биш шампуноор угаачаар нөгөө будсан үсний чинь будган тэрчгээр урсаад алга болчдөг байхгүй юу? Тэгвэл ийм биш гэсэн үг. За бүх сүлжээ дэлгүүр, супермаркет болон Тэг сегментээс супермаркетаас авах боломжтой. Харин Тэг сегментээс бүр хөргүүлээд авах боломжтой юм байна та. За та тэгэхээр заавал дэлгүүр сүлжээ дэлгүүрч орохгүйгээр Тэг сегментээс 30% онцгой амьдралаар хөргүүлж авах боломжтой. Тийм. Хөргүүлж авах усны дугаар нь ийм байна. 77 73 32 33 гэсэн дугаар байна. 77 73 32 33 гэсэн дугаар. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг Anongo гэсэн Facebook хуудаснаас авах боломжтой. Тэг сегмент бас хандаарай. Манай нэвтрүүлэгтээ 100% хүртэл шинжлэгдсэн ус Pantene хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За эфирийн сонсогч дараагийн сонсогч авч таа. 9988. Өглөөний мэнд хэлбэ. Өглөөний мэнд. За эхний асуулт. Авокадо хүнсний ногоо юу, жимс юм уу? Жимс ах уу? Жимс юм байна. Бид нар хүнсний ногоо гэж андуурдаг бол авокадо ногоо шиг дийдэт юм. Жимс ах. Жимс яг үнэ. За дараагийнх нь ямар киноны дуу вэ гэсэн асуулт таарлаа. Та сонсож байгаад энэ киноны дуу ингээ хэлгэнэ штэ. За хэдүүлээ сонсоод үзье. Энийгээ багасгаж байгаад гээд за одоо сонсоход бэлэн болж байна. Сүүл дуу ямар киноны дуу вэ? Төгөл байхгүй. Сүүлийн үеийн кинод төгөлнэ. Энд ч одоо хэдэн онд гарсан кино юм бэ? Танайг нь бол үзсэн л байгаа даа яг л. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй баяртай. Баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Хизээ гарсан кино. Урлагийн асуултан дээр тонгоо ажиллаа. 91.5. Алло. Өглөөний мэнд. За өглөөний мэнд. Нэг дуу сонсоод хэдүүлээ энэ дууны киноны нэрийг хайж гин. Энэ киноны дуу байхгүй юу? Кино чи ямар кино юм? За дахиад нэг сонсох үсээ сонсцсон уу? За сонсдоо та. Тэр байхгүй. Байхгүй. Энийг бол ер нь нэлээд ололоо. Нэр нь ч байдгүй. Байхгүй. За цаг явсан. 2022 онд гарсан. 2022 онд гарсан. Түрүү мэдгүй яг нэ. Та нэрээ мэдгүй юм уу?
Нэрээ мэдгүй нэг уучлал киноч байдаг. Тэр За халуусан баярлалаа. Уучлал биш юм. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. өдрийн сайхан өнгөрүүлээ. За энэ асуултаар бас 3 дахь хүн авах юм байна. Сэлб бах. Өө нэрээ тийм байна гэдэг чинь штэ. Аа. 8865. Өглөөний минь нэг болд байна уу? За их болж таах магадaltaй да. Ямар киноны дуу вэ? Сонсгоо. Нөгөө нийслэл хүүхэн. Нийслэл хүүхэн байна. Баяр үргээ. За дараагийн асуулт. Баяр цэнгэлгийн энтерд болдог те. Тагтаа энтерд болдог. Тийм. За ингэсэн байна. Усан сэлэлтийн үндсэн хэдэн төрөл байдаг вэ гэсэн асуулт байна. Үндсэн төрлийг нь асууж байгаа шүү. Таа юм байна тийм үү? Таа хэлнэ. Хүсвэл За тоолж болно. сэлэлт гэж байдаг. Мэлхий сэлэлт гэж байдаг. Араар даллалт гэж байдаг. Өврөө даллалт гэж байдаг. За өөрөд юу гэдэм лээ. За миний мэдхийн л 4 юм байна. Тэгэхээр мэдээж тэрнээс бас олон л байдаг байл гэдэг. За 6 гээл аваа. Холоос нь баярлалаа. Зөв хариултаа сонсож байгаарай. За. За дараагийн сонсогч 8877. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За. Усан сэлэлтийн үндсэн хэдэн төрөл байдаг вэ? Цаг явсан. Төрлөө. Таа хэлнэ. За. Дөрөв. За одоо ингээд их болт харамс. Дөрөв өөрөө яг бүгдийг нэрлж бүр үзүүлснэ. Тэгээ өөртөө итгэлгүй. За арай их л байгаа байлгүй те гэдэг. 6 гэдэг унсан. 4 юм байна. За дараагийн асуулт шинжлэх ухаантай холбоотой асуулт байна. Далайн ус яагаад хөх харагддаг вэ? Цаг явсан. Хөх харагдаад байдаг шүү дээ. Тий. Гүнзгий болохоор тийм л. Гүнзгийтэй нь бол холбоогүй юм байна. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За ерөнхий хариулах юм бол авчнаа энийг. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлуу залгаж нэвтрүүлэгтэй холбогдно. 3 асуултанд хариулах юм бол ялагч болно. За одоогийн байдлаар бид нэр 5 ялагчтай болоод байна. 6 7 ялагчтай болох цаг бол байх шиг байна. Дараагийн сонсогч 80 сая. Байн өглөөний мэнд. Өглөөний мэнд. Батэрдэн байна. За Батэрдэнхаа сайхан амарсан уу? Сайхан. Далайн ус яагаад хөх харагддаг юм бол? Энэ гэрлийн хөвөрлөөс байр. Нарны гэрдээ юугаар байдаг вэ? Гэрлийн нөлөөгөөр гэж хариулах юм бол авчин баяр үргээ. За ерөнхий хариулах юм бол аавна гэсэн шүү дээ, тэ. Гэрлийг шингээгээд хөх хүн гэрлийг буцаагаад ойлгодог учраас ингээд хөх харагдаад идэг байх нэ. За дараагийнх нь Black Panther буюу хар ирээс киноны үйл явдал аль улсад өрнөдөг вэ? За цаг явсан. Чэндо. Ямар кино гинэ? Black Panther. Black Panther буюу хар ирээс гэдэг нэг кино байдаг, тэ. Хар ирээс тий. Цаг дууссан байна. 3. Аль улсад та? 2. Тий, энэ үйл Улсад юм. явдал. Тий. Гэхдээ энэ зохиомл улс л да улсын нэр хэлнэ л гэсэн үг. Аль улсад тэр үйл явдал өрнөдгөөр энэ кино гардаг вэ л гэсэн үг л дээ. 1. За холбогдсон баярлалаа, хариулт байхгүй гэж ойлголоо. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За энд хариулах хүн байна уу? 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаарлуу залганаа. За. Эрестикс өглөөний мэнд. Байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Нэрээ хэлнэ. Мөнх жаргал. Өглөөний мэнд ээ. Мөнх жаргал. Манай нөгөө мөнх жаргал юм биш үү те? Шинэ оролцогч юм уу? Бас ганц нэг орж ирсэн. Тийм нөгөө мөнх жаргал те. Нөгөө авраг мөнх жаргалаас өөр мөнх жаргал нь те. Хоёр мөнх жаргалтай болчлоо гэд. За. Black Panther буюу хар ирээс киноны үйл явдал. Wakanda. Wakandад болдог шүү дээ. Баяр үргээ. За дараа нь 1 секунд хэдэн миллисекундтэй тэнцүү вэ? За тоо. Дойл гэх хэрэггүй өөр шүү. Миллисекунд гэдэг чинь 1 секундыг тэд хуваасны гэд ингэ нэрлэдэг те. 1 секунд хэдэн миллисекундтэй тэнцүү вэ? 10 байдаг. 10 биш юм байна. 10 байдаг. Биш юм байна. Холбогдсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Дараагийн сонсогч аавна 8872. Өглөөний мэнд мөнх болд. Өглөөний мэнд мөнх бол да.
1 секунд хэдэн миллисекундтэй тэнцүү вэ гэсэн асуулт байна. Цаг явсан. За 1000 болоо да. Вау, 1000 миллисекундтэй тэнцүү 1 секунд. За миллиметр гэдэг бас үг байдаг. Тэрэн дээр метрийг 1000 байхыг бас миллиметр гэдэг шиг. Мил гэдэг бол 1000 хасах 10 хасах 3 зэрэг юм байна те. Яг үнэ. За дараагийн асуулт ингэсэн юм. Газрын самар нь ургамал судлал талаасаа самрын ангилалд ордоггүй. Энэ үнэн үү худлаа юу? Цаг явсан. Худлаа байлгүй дээ. За ингэж асууж байж бодлоо. Үнэн юм байна. Газрын самар чи самар үнэндээ биш юм байна штэ. Буурцагт ургамал гэж юм. Ааха. За холгосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За Үнэн үү гэж асуувал үнэн байх магадлал тэт байдаг гэд нэг хошин юм яваад өстө бэлгүүн тэгээд исэн. ааха. За энэ түрээд дахиж сонсогч авч амжихгүй юм шиг байна тийм ээ. Мгм. За нэвтрүүлэгт маань өнөөдөр 5 хүн ялагч болсон байна. Анхаа, Эрхмээ, Оюус эцэн, Очроо, Заяа гэсэн 5 хүн ялагч болоод байна. Баяр хүргэе. За мөн хэрэглээ бүр тохиорсон зээлийг Pay-on-оос Pay-on захим зээлийн аппликейшн манай нэвтрүүлэгт өнөөдөр хамтран ажиллалаа. За мөн 100% хүртэл шинжлэгдсэн ус Pantene хамтран ажиллалаа. Маш их баярлалаа. Сонсогч та үргэлжлүүлээд 9 цагаас радио мэдээг хүлээн аван сонсоод 9 цаг 10 минутаас хот топик нэвтрүүлгийг хүлээн аван сонсоорой. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.